Сурагчдын амралтыг 12 дугаар сарын 20-наас эхлүүлэн амрааж 6-7 хоног амрах шийдвэр гаргасан байсан ч энэ амралтыг ухрааж 7 хоног цахимаар хичээллээд сурагчдын 1-р улирлын амралтыг эхлүүлэх шийдвэр гаргаад байгаа юм а. За тэгвэл багш нар сурагчдынхаа хичээлийн хоцрогдлыг гүйцэхгүй байгаадыг хэлж байгаа юм. За энэ нь бол 5 хоног цахимаар, 9 хоног цахимаар хичээлж байгаа хүүхдүүд хичээлээ мартах тохиолдол цөөнгөө гарч байна. За тэгэхээр 1-р ангийн сурагчдын хувьд болохоор нөгөө 3 наснаас хойш одоо цэцэрлэгт яваагүй хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ нөгөө сургуулийн өмнөх боловсролын бэлтгэгдсэн байдал бол жоохон таарахгүй орж ирсэн. Хүүхдүүд танхимаар хичээллээд өдөр болгон хичээллээд байнга давтах тийм ээ 5 хоног танхимаар хичээллээд одоо үлдсэн 9 хоногтой гэртээ давтах хоёр бол ялгаатай байгаа. За ар гэртээ нэг боломжтой цөөхөн гэдэг хүүхд бол анхаарал хийдэг. Танхимын хичээлийн мэдлэгээ цахим дээр очиж баттахгүй болохоор одоо 1-р ангийн хувьд бол эрэхтэй бүх юм мартаал хүрээд байна. Юу ч заагаагүй юм шиг л танхимаар цахимаар гэж хичээл орж байгаа. Тэгэхээр одоо танхимын хичээлээ бэлдэн, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдээ хийн, хөтөлбөр төлөвлөгөө, хичээлийн бэлтгэл бүх зүйлээ хийн. Хажуугаар нь цахим хичээлээ бэлдэн, цахимынхаа хичээлийн бүх хэрэглэгдэхүүн зүйлүүдийг хийн. За ингээд хүүхдүүдийнхаа бас аюулгүй байдал халдвар хамгааллын дэглэмүүдийг сахиулна, тэнд шаардлагатай бүх юмаа хийн. Дахиад дээрэс нь ангиа цэвэрлэнэ. Тэгээ ер нь бол багш нарын ачаал маш их байна. Үзгээ барьж чадахгүй, балаа барьж чадахгүй тийм хүүхдүүд орж ирээд одоо тэгээ гар нэг арай нэг зөвшрээд хэл ярианы баялагын өвдөж гэсэн яг адилхан. Бичих бодго унших чадварын өвдөж яг адилхан. Тэгээ одоо нэг овоо нэг жоохон гайгүй зөвшрэл нэг хэвэндээ ороод яг явах гэж тэл ингээд юм гинти юм шийдвэр гарчлаа. Энэ хичээлийн жилд бол манад бол 56 бүлэгт 1940 хүүхэд суралцж байна. За ерөнхийдөө бол нийт багш нар хичээлд ордог хүүхд болгоноос бол онцлогооны шалгалт авсан. Мөн боловсролын өрөөлтнээс шалгалт авсан. Тэрэн дээр бол маш хангалттай гарсан, маш их хоцрогдолтой байна гэж бол гарсан байна. Мэдээж одоо 16-7 хоног нэгдэр өдрөлт хичээлэх хэрэгтэй байтал 1-7 хоногийн бол гинтийн шийдвэр гаргасч байгаа. Тэгэхээр нэг багш нарын маань одоо нэг төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд маань бас тасалдаж явж байгаа. Сүүлийн 7 хоногт бол анги өдөрцөн багш нар хичээл ордог гэсэн бол дөнгүүдээ гарах хэрэгтэй, шалгалтуудаа авах хэрэгтэй, эцэг эхийнхээ хурлыг хийх хэрэгтэй, хүүхдүүдэд даалгавар өгөх хэрэгтэй байтал одоо ингээд 1-7 хоног хасагтаад ингээд явж байгаа нь бас төлөвлөгөөт ажил маань бас 7 хоног тасалдаж байгаа зүйл бол байна. Тэгээс манай багш нарын зүгээс болон эцэг эхчүүдийн зүгээс бол энийг бол бас жоохон дургу хүлээж авч байгаа. Цаашдаа энэ сар дахал гайгүй болох юм бол энэ 2-р улирал буюу 2 сарын 1-ээс 3-наас ер нь 100 танхимаар орвол яадаг юм бэ гэсэн саналууд бол багш нарын зүгээс тэр, эцгийн зүгээс тэр, хүүхдүүдийн бас сурагчдын зүгээс тэр бас ийм саналууд бол сургуулийн захиргаанд бол ирдэг. 9 сараас хойш бүртгэгдсэн халдвар гэх юм бол нийтдээ нэг 40 хүүхэд сурагчид бүртгэгдсэн байгаа. Багш ажилчид гэх юм бол нэг 22. Тэгэхдээ оргил үн 10 сард байсан. Тэрнээс хойш ер нь хайцангуй гайгүй бас гэж гайгүй гараагүй байгаа юм хэд бол. Ариутгал халдвар хамгааллын дэглэм манах бариад цаг тухайд агаар жуулт оруулаад цэвэрлэгээ үйлчлэг хийгээд тогтмол хийгээ явж байгаа. Гарал хөрөөгөө бэлдсэн байгаа. Тухайн үед нь халдвар хамгааллын дэглэм бариад төрөвчсөн онцлогоор онцлуулаад хэрвээ илэрх юм бол өрхийнхөө харьяа дөрвийнхөө өрхийнхээ эмнэлэг рүү холбоо бариад бүртгэлийн хийлгэж байгаа.